40 саяын урьдчилгааг яаж бэлгэнд авахыг зааж өгөх болно. Миний барь төсөл хэрэгжээд 5 сар болж байна. Төсөл эхэлснээс хойш 500 гаруй оролцогчтой болсон байна. Эдгээр оролцогч дундаас 60 гаруй нь байрныхаа урьдчилгааны 10-аас 50%-ийг хуримтлуулж чадсан байна. 3 сая орлоготой байсан хүн өнөөдөр 10 сая орлоготой болсон. Амьдралын чанар нь хэд дахин нэмэгдсэн байгааг харахад бол үнэхээр бахархан байгаа. Миний байр төсөлд хамрагдсанаар бизнес маань илүү өсөлттэй, эмх зэгцтэй, хурдтай болж өгч байгаа. Миний байр төсөлд хамрагдсанараа манай багийн гишүүдийн орлого 3 дахин өссөн. Өдөрт 4 цаг ажиллаад өмнөх авдаг байсан цалингаа би 5 дахин нуулж байгаа. Миний байр төсөлд оролцсноор байрны урьдчилгаа маань 17 сая болсон байна. Сарын 15-аас 20 сая төгрөгийн орлоготой болж чадсан байна. Миний байр төсөлд оролцснороо би өөрийн гэсэн хуримтлалтай болсон. Байрны урьдчилгааныхаа 10%-ийг хуримтлуулж чадсан байна. Би миний байр төсөлд оролцснороо Монгол улсынхаа өнцөг болон бүрт бизнес хамтрагчтай болсон. Байрныхаа урьдчилгааны 20%-ийг хуримтлуулж чадсан байна. Компаниасаа байрны урьдчилгаа $10,000, $50,000-ыг бэлгэнд аваад тэгээ өөрийн мөрөөдлийн 3 өрөө байрыг авч илаа. Би өөрөө түрээсийн байранд амьдарч исэн. Яг ийм түрээсийн байраар явж байгаа гэр бүлүүд маш олон байгаа. Тэгээд орон сууцтай өнөөдөр Монголд болохын тулд хүмүүс маш олон цаг хугацааг бол их цаг хугацааг бол зарцуулж ийн нэгдүгээрт. Хоёрдугаарт нөхцөл байдлын хувьд бол 6% хэдэн хувь байдгийн тэр бол хүмүүсийн бас мөрөөдөл болчиход байна шүү дээ. Тэгээ би ч гэсэн яг орон сууцтай болъё гэдэг амьдралаа бодоод ирэхээр яг тэр хувьд бол оролцох боломжгүй. Тэгээд урьдчилгаагаа цуглуулна гэхэлэр хоримтлуулсан зүйл байхгүй. Ингээд ер нь бол ямар ч байртай болох шансгүй болж эхэлж байгаа. Яг миний байр төслийн зорилго нь яагаад ийм богинохон байгаа юм бэ гэхэлэр би ч өөрөө яг өөртөө тийм зорилгыг тавьсан. Нэгэн жилийг өөртөө зарцуулаад амьдралынхаа чанарыг дээшлүүлээд орон сууцныхаа асуудлыг шийдэж яагаад болохгүй гэдэг зүйлийг л ганжаргалаа гэж би өөртөө тавьсан. Тийм учраас яг энэ төсөлд маань тийм хүмүүс л орж ирээсэй гэж хүсэж байна. Яг хүмүүс амарж яхад та ажиллаад нэгэн жилийг л өөртөө л зориулж байгаа. Тэгтэл 20-30 жил энэ зүйл шийдэгдээгүй амьдралууд зөндөө байна шүү дээ. Энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүнийг миний байр төсөлд урьж байна. Яагаад гэвэл миний байр төсөлтэй та хамт байснаар та чадах болно. Та эргэл зэрэггүй манай хамт олонтой нэгдэрээ би танд туслахад бэлэн байна. Та ч гэсэн чадна. Нэг гэж хүчээд миний байр төслийн талаар мэдээлэл аваарай.